Сайн байцгаана уу, энэ бол Magi Production. За хичээл номер 6. За өнөөдөр юу хийх вэ гэхээр за энэ лекцэнд харж байгаа жирийн хөдөөний Монгол айл ихийн тэгэхээр зархитыг гэр хийн тэгээд усны тэрэг, хоньны сарвч тэгээд мөрний зүчээ гэдэг юм болоо юу гэдэг юм бэ? Замд ч нэг юм байдیں۔ Хөдөөний хашилсан мэдхгүй. За тэгээд энэ хичээлийг хоёр парт болгонох. За яагаад тэгэхээр гэрээ хийхэд бас нэлээд их юм тайлбарлсан тийм учраас хоёр парт болгох хаа. За ингээд блендер эхлүүлээ. За гэр хийхэд юу ашиглах вэ гэхээр мэдээж цилиндрыг ашиглана. За би өмнө хийж үзсэн л дээ. Одоо шууд ингээд өөрөө гэрийн одоо хэмжээг аваад одоо шинэ юу гэдэг ингээд өөрөө дураараа ингээд хэмжээ зохиож үзсэн гэсэн чинь яг зөв хэмжээ гарахгүй л тийм учраас би background image ашиглана. Энэ зураг Google дээр л за тэгээд гэрийн зураг бол тэгээд зөндөө байгаа дөө Google-ээс хайгаад олчихно. Яг хэмжээг нь ярих. За ерөнхийд нь гэрийн хэмжээг ингэж харуулж аваад за тэгээд дээд цэгээ сонгоод дээш нь сунгаад тэгээд мэдээж гэрийн яг энэ өнцөг бол бүр тийм хурц өнцөгтэй биш, ийм гоё юм. Одоо яг юу гэх юм? Ийм гоё дугуй байгаа. Тийм учраас энийг яг ингэж хийж өгнө. За тэгээд ерөнхийдөө гэрийн дөрс бол ингэж харна. Жижигхэн дээвэрт болчих. Том болгочих. За тэгээд дараа нь зөвхөн дээдлийн цэгийг устгах чинь X delete за харж байгаа. За дараа нь хаалгыг одоо энд хийн гэж бодно. Тэгэхээр урдаас харж байгаа нүүрний зэсийг сонгоод за нүүрний зөвхөн энэ хоёрыг одоо устгахтаа зөвхөн face гэж устгах. X за өмнө бид нэр устгахтаа vertex гэдэг нь одоо ингээд цэгээр устгах нь. За age гэдэг нь бол одоо зөвхөн ингээд юугаар шугам дагаж устгах нь. За face бол зөвхөн нүрийг устгах. Тэгэхээр face-ийг сонгоо face. За харж байгаа. За мэдээж бас гэрийн доотлыг бас адилхан устгах нь. Цэгийг сонгоод за зөвхөн цэгийг сонгоод X тэгээ vertex энд нэг цэг болчихсон. За ерөнхийдөө гэр бол ийм харагдана. За тэгээд мэдээж бид нар байнга ашигладаг add modifier subdivision. За тэгээд view 2 хаалга яг хийх гарааг нь техник жоох их нэрвүүлж яг нүүрэн дээр тавьчих. За одоо яг болж байна. За тэгээд энэ одоо илүү тийм юу өгөхгүй тэгэхээр зөвхөн доор л өгнө. Control дээр нэг өгөх юм байна. Ахаа control за дараа нь юу хийх вэ гэхээр background image ахиж гаргаад за Z би гэрийн бүрээс хийн тэгэхээр гэрийн бүрээс хийхэд 3 бүрээс байдсан байна лээ. Тэгэхээр хамгийн ихний бүрээсийг 2 шугамаар өгөөд тэгээд S Z за тэгээд нэлийн нарийнхан бүрээс баг. Бусцахаа яг энэ шиг. За тэгээд энэ бол дээдлийн бүрээс. Одоо яах вэ гэхээр E mouse 2 тэгээд одоо S жоохон татгшин. За ер нь энэ шиг багт болно. За тэгээд хаад энэ 2 шугам өгөөд
S Z S. За дундлын бүрээс ер нь жоохон юм бүдүүн байсан. Тэгэхээр энэ зургийг харж байгаа. Тэгэхээр дахиад E маус 2 S. За бүр нэг амар. За ерөөд нэг энд авчираад маус 1. За дахиад бас одоо доор нэг бүрээс өгнө. S Z. Тэгэхээр энэ л жоохон яриахан. За ер нь дахиад E маус 2 S. За дараа нь дэж smooth. За таарж байгаа ерөөхдөө цэвэрхэн гэрийн юу гарчлаа. Тэгэхээр энийг одоо чинь яг амьдрал дээр бол гэрийн бүрээс бол энэ дэв дэвших юм биш байгаа. Одоо энийг харж байгаа жоохон доошоогоо дээшээгээ. Тэгэхээр энийг бас яг адилхан гаргаж өгнө. Тэгэхээр яах вэ гэхээр Z-ийг дарахгүйгээр зүгээр одоо жишээ нь нүүрний энэ хоёр цэгийг дөрвөн цэгийг сонгоод ингэж засна. Тэгэхээр аль болох тийм амьдралтай харагдахаар жинхэнэ юм шиг. За харж байгаа одоо жоох юм намилтсан. Тэгэхээр энэхийг бас адилхан. Тэгэхээр би одоо ер нь B-г ашиглаж байгаа. B товчийг тэгэхээр B дээр дараад тэгээд зөвхөн энэ дөрвөн цэгийг идэвхжүүлээд тэгээд сумара дэшин тавьсан хөтлөцсөн. Тэгэхээр би өнөөдрийн хичээл дээр одоо юу гэдэг ингээ бүр ингээл нэг бүрчлэн тайлбарлахгүй яагаад тэгэхээр би өмнөх хичээлээр нь ихэнхийг тайлбарласан учраас тэгээд яг тэр одоо яг өмнө ашиглаж ирсэн зөвлөлүүдэл ашиглан тийм учраас заавал техник бүрчлэн гэдэг хэрэг баха. За артлыг бол хэрэггүй яагаад тэгэхээр ардаас харахгүй учраас зөвхөн уртлыг ашиглах болно. За ингээд гэрийн юу гарчлаа. За дараа нь юу хийх вэ гэхээр гэрийн шал тэгэхээр шалыг зүгээр меш цилиндр ашиглана. Тэгээд сунгаад яг гэрийнхаа хэмжээнээс жоох чичүүд илүү гаргаад SZ тэг гэрийн шал нэг зузаандаа нэг нь хавцаа. Тэгэхээр яг энд авчираад тэгэхээр энийг бол subsurf хийх гэсэн хэрэггүй зүгээр яг энэ чигээр л ингэ үлдээчин. За дараа нь юу хийх вэ гэхээр гэрийн хаалгахын тэгэхээр би хаалганы зураг хайгаад юусаа олоогүй. Тэг Google-с нэг зургийг олсон гэхээр яг дан ганц хаалга биш. Тэгэхээр энийг Google руу ороод Монгол гэрэхээр энэ зураг байгаа. Тэгэхээр за хаалгыг юу яаж хийх вэ гэхээр mesh тэгээ cube ашиглана. Одоо Z яг энэ дөрвөлжин дүрсээ ерөнхийдөө энэ хаалганы хэмжээтэй болгоод. За одоо би бол нүүрэн талаас харж ажиллаж байгаа. Тэгэхээр дээрээс харахаар одоо энэ их зузаан шууд дүрс байгаа. Тэгэхээр энийг SY хаалга бол ерөнхийдөө иймэрхүү багт болно. За тэгээд та одоо юу хийх вэ гэхээр энэ хаалга маань өөрөө яг одоо жишээ нь энэ цагаан хэсгүүд бол цаашаага юм хонгорхоо байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг одоо яг цэвэрхэн гаргаж өгнө. Тэгэхээр